За сайн байцгаана уу? Энэ орой мэндийг хүргэе. За ингээд ээлжид лайв минь эхэлж байна. За 200 хүн гарч иртэл нөгөө ерөөлийн үгээ хэлэндэ. Ерөөлийн үг хэлхийн өмнө би бас ийм зүйл хэлмээр байна. За намайг бол одоо ингээд нэг архичин болгох гээд дайралт хийгээд байгаа тороолууд их байгаа. Тэр хүмүүст хандаад би зүгээр энэ 2 PV-г үзүүлчихье. За энэ 033-ын 2 PV байна. За энэ бол одоо энэ дээр байна, та нар одоо харж байгаа бах энэ нэг нь энэ байна, бүтнээрээ нөгөөх нь энэ байна. За энэ бол одоо ингээд би бол өнөө орой энэ хоёроос илүү бол уухгүй. Ер нь би нэг 2-оос илүү пив уудаггүй маа. Тийм учраас энэ бол тохируулж ууж байгаа гэж та нар ойлгоорой. За ингээд ер нь аливаа юмыг бол тохируулж уух нь чухал шүү. Пивийг бол одоо ах шигээ уужээ, 2-оос илүү бити ууж байгаараа гэж одоо би хэлмээр байна. Яг миний насан дээр ирэхээр 2-оос илүү бити уугаараа гэж байгаа. За мэдээж одоо би чинь цэл залуу насандаа бол бас нэг арай илүү уучдаг юм байсан баха. Гэхдээ ер нь ямар ч насан дээрээ би бол ухаанаараа өөрийгөө удирдах тэгж одоо тохируулж ирсэн. Тийм учраас соёлтой хэрэглээ, зөв хэрэглээ, тохируулж хэрэглэнэ гэдэг бол маш чухал шүү. Ингээд бүгдээрэнд нь эрүүлэнх аз жаргал, сайн сайхныг хүсье. За энэ маань ингээд юу нөгөө энэ биер блүүмэ буюу одоо цэцэг нь одоо багассан байна. Одоо энэ зэргийн цэцэгтэй багт болно. Ингээд бүгдээрэнд нь эрүүлэнх аз жаргал, сайн сайхныг хүсье. Төлөө за зоостой, золбоотой, зоригтой байхын одоо ерөөл дэвшүүлье. За ингээд 677 хүн болсон байна. Энэ хүн хооронд маш их баярлалаа. Одоо найз нартай. Тэгээд би энэ засгийн газар шинээр байгуулагдж байгаатай холбоотойгоор өөрийн санал бодлоо хэлье гэж бодож байна. Одоо Монгол улсад юуны түрүүн одоо шинжилэл хэрэгтэй байна. За өмнө нь бол одоо Алтан хоёгийн засгийн газар, шинжлэлийн засгийн газар гэдэг нэртэй байсан боловч ерөөсөө шинжлээгүй шүү. Яг үндэ бол одоо хуучин замыг засаж шин зам тавьсныгаа шинжил гэж нэрлэхгүй юм бол одоо маш их мөнгө төгрөг одоо юу Самура бонд одоо тэгэл Чингис бонд өөр ямар ч юм байд их мөнгөөр бол одоо зүгээр л нэг тийм зам барайл дуусгасан да гэж одоо хэлмээр байна. За шинжлэлийн засгийн газар гэдэг бол үнэхээр энэ нийгэм эдийн засгийн өнөөгийн энэ тогтолцоо, энэ зам, энэ болгоныг өөрчлөхийг хэлээд байгаа юм шүү. Эцсийн дүндээ баян хоосны ялгаа арилах ёстой юм байна. За одоо баячууд нь хамаг өрмийг хамаад байна шүү дээ. Тэ. Олигархууд нь өрмийг хамаад байна. Том компаниуд нь зах зээлд эзэлчээд байна. Ер нь одоо Монголд орж байгаа одоо орлого, бизнес одоо бүх зах зээл хэдхэн тооны хүмүүс эзэмшдэг, эзэн суусан. Тэг бүх ашиг орлогын одоо 90% тэр хүмүүс рүү явж байгаа. Энийг л болиулах хэрэгтэй. Тэхийн тулд энэ хуулиудад өөрчлөлт оруулж тэр тусгай зөвшөөрөл гэдэг ямыг алга болох хэрэгтэй. Тэрний болиулахын тулд энэ монополуудыг бүр устгаж бүр багасгах, жижигсэх ийм хэрэгтэй. Монопол эрхүүдийг бүгдийг авах хэрэгтэй. За тэгээд одоо жирийн ард иргэд жижиг бизнес эрхлэгчдэд маш их боломжийг олгох хэрэгтэй. Тэднийг бүр улсын бодлогоор дэмжиж гаргаж ирэх хэрэгтэй. Ийм л одоо бодлогыг төр засаг явуулах хэрэгтэй юм байгаа юм шүү дээ. За би өнөөдөр сайд нарыг ингээд томилогдож явахын үйл явцыг харж байхад бол яг үнэндээ одоо бэлтгэгдсэн сайд тэнд хэд байна? Зоригтой, зүрхтэй тэнд одоо ингээд шинжилээд өөрчлөөд ерөнхий сайдтай ингэж манай салбарыг өөрчилж шинжилье. Ингэж ажлын байр бий болгоё. Ингэж монополыг халъя. Ингэж олигархуудыг болиулъя. Ингэж одоо бизнесийг нийт ард иргэд, нийт залуучуудын, нийт одоо хүмүүсийн хүртээмжтэй ийм бизнес болгоё гэдэг ийм зүйлийг одоо хэлж ярьчихаар тийм зоригтой, тийм шийдэл хийчихээр аавын хүнүүд, ээжийн одоо охтууд тэнд байна уу? Ард иргэд та нар юу гэж харж байна? Би бол одоо нэг учир зүггүй одоо бүгдийг одоо харлуулад муу мухагаар хэлье гэж бодохгүй байна. Тэгтэл одоо надад одоо тийм ихтгэл үнэмшил одоо яг
өнөөдөр бол одоо төрөхгүй байна. Тий. Засгийн газрын энэ зохион байгуулалт бүтц энэ хүмүүсийн ингээ харахад тийм учраас ард иргэд та бүхэн санаа бодлоо сайн хилээч. Монгол улс ингээд нэг тоглоом шиг ингээд байх юм уу? Монголын төр ингээд одоо өнөө маргаашийн одоо зээл, өнөө маргаашийн одоо попрол ийм улс төрийн тоглоомын ийм талбар болцсон юм уу? Ер нь ажиглаад хараад байхад нэг тийм яаж хийж яагаад л одоо нэг жаахан ч болсон ингэж одоо нөгөө хошгруулж яагаад тэгээд нэг ерөнхийлөгчийн сонгуул болгоод ерөнхийлөгчийн сонгуулиар өөрсдийнхөө хүмүүсийг гаргаж авъя гэсэн байртай. Тэр болтол нэг ингээд ийм маневр механизац хийчи ингээд болтчи ингэчи тэгээд нэг шинэ хүн гараад тэр нь ингээд нэг 2 3 сар болж итэл тэгээд сонгуул болчихно гэсэн ийм маягтайгаар одоо асуудал хандаад байх шиг байна. Тийм учраас энэ болгоныг ард иргэд та нар бас одоо харж гин үү, ойлгож гин үү, тэ цаанч нь бол үнэхээр ард иргэдийг бол зүгээр ингээд цагаан цаарс гэж бодсон ийм л одоо бодлого явагдаж гин гэж би харж байгаа шүү. За яг хөө тэгээд одоо засгийн газар өнөөдөр шинээр байгуулагдж байгаа болохоор яг хөө би амжилт хүсье, тий. Гэхдээ бол яг одоо энэ дүр зургийг харахад үнэхээр тийм бэлтгэгдсэн, үнэхээр тийм одоо зоригтой шийдвэр гаргачих, үнэхээр одоо шинжил хийчих ийм үг, ийм дуу хоолой, тийм ийм шинэлэг юм, шинжлэлийн үнэр бол одоо та бүхэнд минь одоо бидэнд одоо үнэртэж байна уу гэж одоо асуумаар санагдаж байна. Тэг хүн болгон өөрийн одоо юуг дүгнэлтийг хийж байгаа байх. Би бол одоо ард иргэдийг тийм нүдээр хараасаа, тийм итгэлээр хараасаа гэж ингэж хүсэж байна. За ингээд монголчуудаа бид нар өөрсдөө л хичээхгүй юм бол, өөрсдөө л зүтгэхгүй юм бол, хариуцлага тооцохгүй юм бол, тэмцэхгүй юм бол ер нь энэ бүх байдал тэр чигээрээ яваад тэгээ нөгөө баян чигээрээ улан баян болдог нөгөө капитализмын хууль чинь тэр штэ. Ядуун тэгээ ядуугаараа үеийн үед ядуугаараа үлддэг нэг ийм юм руу орох гээд байна шүү. Тийм учраас би ард иргэдийг болгоомжтой, сэрэмжтэй байгаач. За түүний хажуугараас зоригтой байгаач, тэмцээч, тий үгээ хэлээч, дуугараач, хүн болгон санал бодлоо хэлээч гэж уриалж байна. За баяртай. Дараа уулзъя. Эрүүлийн сайн сайхныг хүсье. Зоригтой, зоригтой, зоостой байхын ерөөл дэвшүүлье. Төлөө